Зурчигч та хэлээр нэвтрэхдээ улсын хэлээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарсан барааны жагсаалтыг зайлшгүй мэдж байх шаардлагатай. Эдгээрийн нэг болох ахуйн хортон, шавж, мэрэгч устгах болон ариутгал халдваргүйтгэлийн бодисын талаар товч мэдээлэл хүргэе. Ариутгал халдваргүйтгэлийн болон хортон шавж устгах зорилттой бүх бодисууд нь өндөр хоруу чанартай химийн орц найрлагатай бодисууд байдаг. Эрүүл мэндийн яам, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 3 сайдын хамтарсан тушаалаар тухайн жилд Монгол улсад ашиглаж болох ахуйн хортон, шавж, мэрэгч устгалын болон ариутгал халдваргүйтгэлийн бодисын жагсаалтыг жил бүр батлан гаргаж, хэрэгжүүлэгч байгууллагууд хяналт тавьж ажилладаг бөгөөд тус жагсаалтаар тухайн бодисын худалдааны нэр үйлдвэрлэгч, үйлчлэх бодис, хэрэглэх тун хэмжээ, зориулалт зэргийг зааж өгсөн байх ба ариутгал халдваргүйтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага, импортлдог, орц найрлага тун хэмжээ, хэрэглэх заавар тодорхойгүй Монгол улсад бүртгэлгүй бодисыг мэргэжлийн бус хүмүүсийн зөвлөгөө, дам яриа, түүнчлэн өөрсдөө дур мэдэн ахуйн хэрэглээнд ашиглах нь тухайн хор бодист өвчин үүсгэж бичил биетнүүд, хортон, шавж, мэрэгч зэрэг нь дасал болох эрсдэлтэй бөгөөд иргэд түүнээс өндөр хоруу чанар ихтэй химийн бодисыг ашиглахад хүргэж улс их орны эдийн засаг, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх үр дагавар гардаг. Иймээс зорчигч та хэлийн чандаас өөрийн ахуйн хэрэглээнд хэрэглэх зорилгоор эрх бодисуудыг авахгүй байх, улсын хэлээр хууль бусаар нэвтрүүлсэн тохиолдолд тухайн бараагаа хураалгах, торгуулах, хуулийн хариуцлага хүлээдэг болохыг анхаарна уу?